За өнөөдрийн эмэгтэйчүүдийн англилд 1 дугаартай Power Ladies клубын тамирчин Дүлгөн, 2 дугаартай Cross Team-ийн тамирчин Баяр сайхан, 3 дугаартай Power Ladies клубын тамирчин Ариун Жаргал, 4 дугаартай One Life клубын тамирчин Sporting Master Алтчин, 6 дугаартай One Life клубын тамирчин Sporting Master Анар, 8 дугаартай Power Ladies клубын тамирчин Буян Жаргал, 9 дугаартай Black Lion crew-гийн тамирчин Ариун Жаргал, 10 дугаартай Power Ladies-ийн Ачмаа, 11 дугаартай мөн одоо Power Ladies-ийн Юмжир Дулам, 12 дугаартай Дүлгөн Золбоо, 13 дугаартай Исүү, 18 дугаартай Power Ladies-ийн тамирчин Баяр Баясгалан, Батчимэг, 21 дугаартай Cross Team-ийн тамирчин Алтан Цэцэг, 19 дугаартай Оюун гэрэл нарын одоо тамирчид өрсөлдөхөд бэлэн болжээ. За энийхээ дөрөв төр юугаар хатгалаа тавина энэ дэр гараад хөвтчихийдэх үү. А 7-8 тамирчин Power Ladies клубээс уралдаж байна. За тэгвэл One Life клубээс 2, Cross Team-ээс 2. За клубгүй бүсгүйчүүд бол бас ганц 2 харагдаж байна. За гарсан бүсгүйчүүд маань мотоцикл руугаа гүйлдээд одоо араанда.
За газ брэндээр уралдаж байгаа тамирчин алтчин явж байгаа алтчин анар хоёр тэмцээний тэргүүлийг авсан харагдаж байна. За дүү алтчингийн хувьд бол өнөөдөр шинээр одоо газ брендийн моцикл аваад шууд эндрогийн тэмцээнд орж байгаа гэсэн бас ийм сураг байна. За тэгээ газ брендийн эндуро моцикл харагдаж байна. Хоёр такт моцикл шүү дээ эндрогийн. За анарын хувьд бол 7 дугаартаа уралдаж байгаа мөн адил одоо KTM-ийн хоёр такт моциклтэй явж байна. За 18 дугаартаа тамирчин Баяр Баясгалан араас нилээрчтэй орж ирсэн. За түүний араас 10 дугаартаа тамирчин Ичмаа нилээ ирчтэй орж ирээд энэ дуунчихсан хөлөөд харуулж гисэн. За бүсгүүчүүдийн ангилал бол нилээ бас халуухан болж байна доо. Тэгээд Монголд одоо эмэгтэйчүүдийн бүтэн одоо ийм гараанд 15 тамирчин өрсөлдөд уралдана гэдэг бол бас сүүлийн одоо 10 жилийн үзүүлэлт болж байгаа. За моцикл томсох тусмаар нь унахад хэцүү болдог гэдэг нь бол үнэн. За тэгээд манай бүсгчд маань бүсгүүчүүдэд дэмжих гээд ирсэн. Нилээн бас яаж. За манай хүрлээ юу те улаамалгаатай. Кросс тимийн Наги юу? Тамирчтай дэмжиж туслаад импиг гэж орж байна. За тэнд аргасан бас нилээн дэмжиж байгаа харагдаж байна. За наан өндөр төвшөө. Тэгээд ингээд өгөргээд байгаа л та. За 19 дугаартай оюу автокросс. Ангиллаа ёо. За 12 дугаартай амал. Ачмаа үлдсэн. Цоч чадахгүй шүү. За тэмцээний тэргүүл рүү явах хоёлаа. За тэгээ. За тэмцээний тэргүүллийг спортын мастер Анар. 7 дугаарт Анар байна. Анар авцсан явж байна. Зогсоо. За Анарын хувьд бол бас тэмцээнээр хөөрхөн тасарчлаа шүү тийм ээ. За Анар маань араас нь бас туршлагатай намжиж байгаа. Дүлгөөнөө юу? Дүлгөөн золбоо. Дүлгөөн золбоор гэж багш юм тийм ээ. Дүлгөөн золбоос сүүлийн үед эмэгтэйчүүд төрөлтөө бол маш амжилттай болж байгаа. Тий. Бахад урдсан мөн лөө. Дөкө ч юм уу лөө. Тий. Дөкө бахад урд. За Анар бол одоо мотокросс уралддаг баахад ч уралдсан спринт ралли UTV-гээр бас сая сүүлд уралдсан тийм ээ. Спринт ралли дээр бас циклоор биний шийдсэн. Подиумтай. Нэг подиумтай хүрэлттэй шиг санаад байна. Байхгүй лөө. Циклороо. Тий. Юун дээр байгаа хаа. Нөгөө өшгт дээр нэг байгаа санагдаж хүрэл хийсэн шиг санагдаж байна. Арай олон жил моцикл унсан гэдгээр бол арай жоохон туршлагатай багш байна. Шулуун дээр хаазалж байгаа тий. Туршлагын хувьд бол хамаагүй туршлагатай юм дамжиж байгаа. Алчингийн хувьд бол одоо сая шавар дээр онцсон. Босож чадахгүй л багш байна.
Маш болгоомжтой аюу гой цэвэрхэн гараа явж байгаа. Дээшээ гарах хэрэгтэй өстой одоо. Тийм. За нарын хувьд бол энэ дээр тоохгүй явчих юм боо. За гэсэн чи ирээд өндөр талаар унасан тийм ээ. Яа, өндөр талаараа. Одоо эмэгтэйчүүд энэ нөгөө налуун дээр хэцүүлдэг. Жингээ харахад хавтгай юм шиг харагдаж байгаа бол чи яг ийштэй ингээ харах юм бол Дали байгаа. нэлээд дайли. За үзэгч бол босгож өгч болно. Үзэгчингийн хувьд бол айгүй хүнд байгаа. За өндөр мөцгөл чинь 100 чинь 107 мол байлаа. 110 орчим. 110 эдтэй байдгийг санагдаад их юм. Дэлгэн залбуу ороод ирчих шиг байна. Яг энэ хэсэг дээр бас унаад байна. Эвгүй ах шиг, эвгүй наалгатай ах шиг байна. За миний тооцоогоор бол одоо бараг буугаад шинээр эхлүүлэх зүгээр хаад гэж бодох юм. Дүлгөөний хувьд бол ер нь яг зөв байрлалаар нь орсон байна. Яг юм налуу зам дээр бол аль өндөр талаараа явах хэрэгтэй. Миний таасыг авч оронд нь таасаг авмаар байна. За 12 дугаартай тэмчих Power Ladies. Таймерний таасыг өөрөө. За дэлгэн залбуугийн хувьд бол одоо All Moto тийм Power Ladies Motocross Club нэр дээр бол уралддаг юм ямарч байна. За нараас нь хэд дугаар ороод ирвэ? За алтчин гараа явчлаа. Алтчихно. За 6 дугаартай Sport Master алтчаа. Онлайн автомобиль клубын нэмэр чинь. Боголчнаар адууга хөөгөр адуу. За алтчинс нийлэн зай аваад шүү те. Тэглээ. За өнөөдөр нэмсэн нийтдээ 15 эмэгтэй тамирч үүсэлж байгаа. 15 эмэгтэй ямарч байна. Гадлаараа Өнөөдөр цоошин газгазын 2 такт мөцгөл аваад уралж байгаа гэж шүү. Оо хин Алтчин. алтчихна. Тий. Оо за. За тэгээд өнөөдрийн хувьд бол Цэглэгээ нээлтийг өндөөрөөр тий. цааш мөцгөл аваад орж байгаа юм. Тэгээд манай анарах бол хүүхдүүд амгаах бол хүүхдүүд маш сайн бэлддэг те. Тэгээд алдартай. Өдөр бой тийм хожгоо гаргасан шийдэж штэ. За тэгээд лайвын дондор бол юу гэсэн үзэх үү? Алтч хоёр маань бас спортоор хичээлдэг. Спорт мастер цалтаа санагдчих байна. Бас унчлаа. За ямар ч босоод тэмцээнээ үргэлжлүүлж байна. Гимбасны мэдээлэл үзэж байна. Тэгээд дахиад
За туусны гадуур явсан учраас туусныхаа дотор орох гэдэг. Буцаж орж. За тэмцээний тэргүүллийг авч явж байгаа 7 дугаартай. 6 6 дугаартай. чи 6-тай. Чинь. За лайв үзэж байгаа хүмүүсүүд сайхан шеэрлээд өгөрөө. За голоор орж гарах юм байна. Нэг нарийн иргэдийн цаатлаар харж явж шүү. Шан дүлгэн залбаа орж ирж байна. Замын хувьд бол тууз маань бас 100% ойлгомжтой босох шиг байна. Тамирчин маань дүлгэн бол 2 туузны дундуур гарсан бол алтчин гадуур нь илүү үлгэлээгээд 72 давлаж үтсэн. За араас нь амар ирж байна. Шүүхэлтэй нөхөн дээр нэг шүүгч хэрэгтэй байна. Хүмүүс буруу яваад байна. За анар биш шүү. Чим шүү. 3 дугаартай. 3 байна. Тий. 3 дугаартай ариун жиргэл. За замын цааш өгөө л. За дахиад тийш бусдад гарах тийм ээ. Маха тэр цаа нөгөө нүхнийхээ тийшээ нэг шүүгч тавья хаа. За 19 дугаартай оюу. За оюуараас орж ирж байна. За оюугийн хувьд бол за шаврын дээр унаад за дахиад босоод ирсэн. Шээс биш. Шууд сүүжүүд маань хаа тийш юм. За тэргүүлэгч нар бол дугуун дээр. Тэс ороод тохиолж байна. За анар маань энэ хамгийн дөрөнд ирсэн хүн одоо яг хараа өндөр газар яг нөгөө дээд лайлуулах дээдлээ барьж явал илүү байдаг. Замдаа байгаа хүмүүсүүд идээд явж байна. Цаваар 6 дээр явж байна тий 5 дээр 6 дээр явж байна. Тэгээр орж ирсэн. За дүлгэн залбаагийн хувьд бол ихтэй тарай нэгээр орж ирж байгаа шиг байна.
тойргоо нэгээр орчихлаа. 12 номер мөн үү те? 12 биш ээ. 2 номер. Баяр сайхан. За 2 дугаартай баяр сайхны хувьд бол нэгээр явж байгаа юм байна. Хатуу Монголыг кросс тим нэмэрч байна. Сайжгаар. 2-оор. Хэд гинэ номер нь? Залтчгүй 2. 6 номер 2-оор. За. Хоёр гэж яриад чи 2 номер гэж шүү. Тийм ээ тий. 2 номер баяр сайхан байна. За энэ 5 дээр тунлаа тий. Тэргүүлэгч үү? Онцсон байна. 5 гэсэн үг тий. Таван номерын дамжч юм байна. Бачмаг. Яа ширхүү гэх. Дараагийн гараандаа бэлж байгаа хүмүүс үстэй тий тэр чинь. За аюугийн хувьд бол дугуйтаа саатан дээр бол гаццаа. Байдалтай байж байна. Шүүгчнэр бол яг ер нь мотоцикл нь бол босгож өгөх бол зөвшөөрөд байгаа. За таан номертай Бачмаг. За цаагаар хэдэ. Юусгүй. Баяр сайхан нэрч андуур өгдөг. 212 гэдэг андуур өгдөг. Номернууд нь замбраг баг шүү тийм үү. 2 хүний номерыг сольсон гэсэн шүү. Тэр нь болохоор 1952. Аян гэрэл Бачмаг 2-ын номер. Харин төлөвлөгдсөн. Ихний тойргоо 3-аар орж ирлээ. Чөвчэн. Нэгүрээр 2 дугаар. 2 дугаар. 3 дугаар 10 дугаар. За ойлголоо. За тэмцээний тэргүүл бол 2 дугаартай баяр сайхан Хатуу Монголын дамжч баяр сайхан. За байрлал 2 дээр One Life авто мотоклубын дамжч 6 дугаартай спорт мастер алтчаа. За байрлал 3 дээр Power Ladies-ийн дамжч 19 дугаартай оюун гэрэл гэсэн. За эхний 3 дамжтай дараалал бол энэ дараалтаа явж байна. За дугуйтаа авчлан дээр Тэгвэл бол энэ орж ирж байна 12. Ачаа харагдсан.
За 3 дугаартай Ариун Жаргал, 8 дугаартай Буян Жаргал нарын тамирчид энд очирсан байна. За Буян Жаргалын ард дээр спорт мастер Анар байна уу? Тоглоо. Дугуун дээр мөн байна. За ард дээр нь 3. Ариун Жаргал. Одоо ер нь сэрэг өсөж байгаа юм тий. Тэгэл энэ дөрөд бол гоё тий халууцаад иймэрхүү үед бол манай гоё цаг агаартай. Хоёр ихний дөргийн 4-оор орж ирлээ. За дэлгүүр залбаа 4-р өрөнд явж байгаа юм байна. Андрей дугуун дээр дугуйтай садан дээр бол за хойд дугуй хэрэгцсэн байдалтай. За 8 дугаартай мотоциклийн хувьд бол бас мотоцикл бол давуу тал байна. Арай жоохон жижигхэн тий. Арай жоохон автгар учраас унахад бол арай эвтэйхэн байх хэрэгтэй. За тэргүүлэгч орж ирж байна уу? За эмэгтэйчүүдийн ангиллын банд Сорон багш гэсэн. За 20 дугаартай баяр сайхан авж байгаа харагдаж байна. Баяр сайхны хувьд бол одоо тэмцээнийг тэргүүлж байгаа. За байрлал 2 дээр 6 дугаартай спортын мастер алдчихсан явж байгаа. За оюугийн хувьд бол 3 дээр явж байгаа. Сүүлийн мэдээгээр бол 3 дээр явжсан. Тэр нададтай өгсөр бас жоох эвгүй юм шиг харагдаж байна. Андрей 5-аар зөрөө орж ирвэ. Тэмцээний тэргүүлэгч 2 дугаартай баяр сайхан дугуйтай садан дээр Ариун Жаргалыг хүлээгээд зааж хоочлж байна. Ариун Жаргал маань урд дугуй гарсан. За арын дугуй бол гарч чадахгүй. За дугуйтай садан дээр бол айзуу. Ер нь л одоо тэмцээний бас чанар чансаа
сайжирсан. За тэрийг тентогоо зэрэгцээд бас тамирчдын ур чадвар бол ерөнхийдөө дээшлээд яваад байгаа. Тэмцээн эрэх тусам өвсөн жилийн гараанууд тэмцээнүүдийг гэх юм бол замын хувьд бас илүү сайжирч байна. Илүү бас хэцүү болж байна, хард болж байна. За төрөөрөө бас тамирчдын ур чадвар бас дээшилж байгаа. За нодлон тэмцээн дээр бол эмэгтэйчүүд манай за ийм бартаа садан дээр явахтаа мантал байлаа да. Тэгээд энэ жил бол бас сайн байна бас. Харьцангуй сайн явж байна. За 6 дугаартай спортын мастер алтчин дугуйтай садан дээр орж ирж байна. За Улаакаст орон жаргал байгаа юм биш 3% дугаартай. Орон жаргал Улаакаст. Өнөө таасаа дээр өнөө. Батонаха таасаа дээр батонаха. За алтчин хувьд бол бас нэлээ бас ядарч ах шиг байна. Моциклоо гаргах гээд бас моциклтой арай удаан зурлалцчихлаа. За гар сарваж байна. Гараас хэсрээд эхэлж байна. За моциклийн жингийн хувьд бол ер нь бол бүгд адилхан 113 орчим килограмм жинтэй байгаа. Тэр дээр юу гэж юм бэ? Өөр хүн болоо.
За шүүгч бол одоо дөрөндөө бол одоо босгож өгч болно гэсэн энэ дөрөнтэй байгаа. 이렇게 밑에서 도나. За баг алгадаа 2 номер 2 тойролцоо сүүлийн тойролцоо хийж яваа. За 2 номер. Баяр сайхан 2 дахь тойрогоос сүүлийн тойрог руу гарцсан явж байгаа юм. За одоо ингээд алтчингийн хувьд бас 2 дахь тойрог руу гарч байна одоо. За үсэлж. Асуултаар өрөөдрөөс гинэ ботоноо. Оо, алтчлаа тий. За энэ манай Хамилтонтай адилхан гэж байна. Асуултаар өрөөдрөөс гинэ. Хамилт явж байгаа шүү. Бэргэга ийм ч оноо юм болоо. Ийм ч юм чи та. Ухаан хасаасаа. Бэргэга ийм орж байгаа хамилтаа. рафтрын хойдол дээр нэг юм ч байгаа шүү дээ. Юм чаанаас суугаад байгаа аль туган дээр. Юм чаанаас суугаад байгаа юм бэ? Юм чаана хаана очив? За бас нэг краш болсон бол да эмч шургуулж байна. За энэ тогон дотор ороод ирсэн. Тийш өгсүүд жоох өөрчлөлт ирчээ алдуулаад байгаа тий. За энэ ч асуулт шийдэх үү? За шүү. За дуу болохоо ичлээ. Улаан касктай ануу мөн үү баяр сайхан найстай амжилт хүсье гэсэн байна. За сүүсүүдээ дэмжиж байгаа одоо нийт үзэгчтэй маш их баярлалаа. Монголын хаардын дурууг улсын авраг шалгаруулах суурлын 2 дугаар гараа Мөрөнгийн даавны доод хөмдөд амжилттай зохион байгуулагдаж байна. За наа чи 2 дугаартай тавьж харагдаж байна. 2 дугаартай Баяр сайхан нөө тий. Баясаа харагдаж шүү. Сүүлийн дөрөв доо. Мөн бол одоо сүүлийн хоригт орцсон явж байгаа да. 8 нь одоо идэх чинь. Аск нь мөн баярын юм харагдаж байна. Энэ дэр жоох ирчтэй ороод ирдэг болов. Тэгээд эмэгтэй хүмүүсүүдэд энэ том дуу бол бас чанга л да. Чанга. Тэгээ яг нөгөө одоо юу гэдэг нь бүр багасаа тий бүр өдөө орохосоо хойш моцикл өмсөх хүүхнүүд ялангуяа машин моциклийн иймэрхүү юмнууд руу сайн ундаг тий. Дэлхийн мундаг одоо тамирчид бол байдаг. За мэдээж одоо газын тамирчин Fly Sans бол Өндөрөгийн дэлхийн 11 удаагийн авраг. Тэр дундаа тэрнийхэн бараг 7 жилийн бараг нөгөө трайлийн авраг байдаг шиг сан. Трайл авраг тий. Трайл Өндөрөгийн авраг. За тэгээд Дакарал гэдэг одоо хамгийн бест
позишн буюу 14-т орж ирсэн байх шүү. Эмэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилттай үзүүлсэн амжилт байдаг. За тэгээд мөн одоо манай Орсын нэг хүүхнийг манайхаа аягүй тагдаг гэсэн Эндоро Барби гэдэг Светлана Баранова гэдэг нэг хүүхэн түрүүжлэн тэр нөгөө Ситускай дээр нэг ягаан өцөглөлтөй палаштай юутай юутай оролцсон тийм нэг юм Барби шиг. Тэр үү те. Тэр. За тэгээд Меган Гриффит гэдэг байна. Мундаг хүүхнүүд зөндөө байгаа. Эндорогийн авраг бас Сандра Гомес гэдэг Альфредо Гомесийн дүү. Эндорогийн дэлхийн одоо Women Эндоро гэдэг мундаг шагналыг байн хүрч идэг хүүхэн байдаг. За тэргүүлэгч. За барьж байна. 2 дугаартай Хатуу Монголын тамирчаа. Баяр Магнагийн Баяр сайхан. За бол за Эндоро төрөлтөө бол маш амжилттай оролцдог ийм тамирчин байгаа. Баяр сайхны хувьд бол ер нь бол байнгын подиумтай тэгээд ер нь бол Эндоро төрөлтөө бас хэд хэдэн удаагийн авраг мөнгө хүрэлгээ за бүхэл медалийг ер нь аваа үзсэн. За Баяр сайхны хувьд бол одоо эмэгтэйчүүдийн ангиллаа. Эхний гараанд бол ийхүү төрүүлж орж ирж байна. Нэгээр орж ирж байна. За оюу бололтой 19 дугаартай оюу Power Ladies те. Power Ladies-ийн оюу. За сүүл нь уурсан байна. Facebook дээр бол оюу мотокросс гэдэг Facebook дээр тийм ээ. Оюун гэрэл өөрийнхөө Эндоро одоо экспириенсийг бусадтай бас хөөрхөн хуваалцдаг юм одоо эмэгтэйчүүд байгаа. За арих нь Хамилтон уу тий? Арга нь Хамилтон. Хамилтон чинь дугаар нь хэд юм бэ? Дугаар нь харагдах нь. За оюугийн юу бол тасраад унжуугаар харагдаж байна. Сүүл. Сабрэм сүүлэн тасраад унж байна. За лайв дээр зураг үзээд гайгүй харагдаад яг яваад үзэхээр амар чанга юм байлаа шүү. Хүмүүс ёстой мундаг зөрөгтэй охтууд амжилт гэж. За Хамилтон Монголын нөгөө гэрлийн хэсэг энэ төр бол бүр салаар унчихсан. За амарч юм бас нэг чангал байгаа гэж байна тий. Замын хувьд бол яг явах юм бол нэлээд чанга замтай байгаа. Яг бас харагдаж байгаа шүү бас биш. Амар зүйл биш ээ. Маш хэцүү. Манаас зарим үзэгчид бас харчаад гайгүй юм байна гэдгийг идгийг. Яг харагдаж байгаа шиг бол байдгүй шүү. Яг зам дээр бол шал өөр байдаг. За энд 12 болоо явчихуу 12 яг юу. За тийм байна 12-т дэлгүүн залбаа. Онлайф автомото ол мото тийм Power Ladies-ийн дамжиж байгаа. Дэлгүүн залбаа орж ирж байгаа харагдаж байна. За дэлгүүн залбаагийн хувьд бас яг Эндоро төрөлтөө бас маш амжилттай оролцож байгаа юм дамжчин байгаа. Ер нь урд оролцдог, тархинд оролцдог юм дамжчин. За 2 дахь нь 3 дахь тойрог нь юу болж байгаа. За сүүлийн тойрог руу орж байгаа хаа тойрог. За 8 дугаартай буян жаргал харагдаж байна. За 12 дугаартай дамжиж юм шиг харагдаад байна. Power Ladies-ийн дамжиж ачмаа. Вэж магадгүй харагдаж байна. Жоо холоос татчих байгаа болохоор бас амар нэг сайн харагдахгүй байна.
За энэ ангиллын хараас бол silver болон gold ангиллын одоо мэрэгжлийн ангиллын тамирчид гараанд гарна. За gold silver ангиллын гараа ер нь бол за гараад ирэхээр манай лайв үзэж байгаа хүмүүс маань дээр нэг сайхан 2 3 шеэрүүдийг сайхан хийгээд өгөөрэй гэж хүсэж байна. Хитэн гараа болцсон бэ гэж байна. За одоо бол ер нь gold silver 2 гарна. За тэгээд 2 дугаар гараа хийх ангиллийнхныг бол одоо яг бүртгэж авч байгаад бол 2 дугаар гараанууд нь гарах баха. За дугуйтаа садан дээр 6 дугаартай спортын мастер алтчин орж ирсэн юм шиг харагдаж байна. За алтчин мөн байна. Буян жаргал, ариун жаргал нар дугуйтаа садан дээр очрлоо зогсож байна. За шүүгч бол моциклыг босгож өгөх бол зөвшөөрж байгаа. Шүүгч одоохондоо бол хараа зогсож байна. Шүүгчдийн хувьд бол ерөнхийдөө хэцүү саадууд дээр бол шүүгчнэр байрлаж байгаа. За буян жаргал давхралтаж орж ирэх гэж нэг үзэж байна. Жаан жаргалсаар цаагур зүүн талаар нь дарж орж ирсэн. Аавна тийчээр хоол эргүүлээд алга болсноо. Кофе найруулж байна. Кофе найруулж шүү. Хоол мол эргүүлдэг байгаа шүү. Энэ нөгөө Уазигаа одоо тий. Папарацци дөртдөг оо. За алтчаа. Алтчин гараад явсан. 6 номер 2-оор орлоо. 6 номер 2-оор орлоо. За ингэснээр One Life автомото клубын тамирчин спортын мастер 6 дугаартай алтчингийн хувьд бол одоо 2 дугаар өрөөр орж ирж байна. За байрлал 3 дээр одоо ямар тамирчин ба явж байгаа мэдээлэл одоохондоо ирээгүй байна. За түрүү харснаар бол Дүлгэн залбаа ямарсан мөн 2 дахь тойрог руу орж ирсэн. Сүүлийн тойрог руу орж ирсэн харагдчихсан. 12 дугаартай. За 8 дугаартай буян жаргал. За буян жаргалын хувьд бол өнөөдрийн тэмцээний нарийн бичиг хийсэн. Тэгээ өөрөө бас зохион байгуулалтанд оролцоод бүх тамирчдын бүртгэл арын албанд бол ажиллаад тэгээ одоо өөрөөс давхар ингээ уралдаа явж байгаа. Уг нь одоо хуульч өмгөөлөгч хүн байгаа. Тэгээд одоо моциклын спортын салбарлаа бол бас ингэж нэвт орсон тийм үү? Монголын эндуро мото спортын холбооны нарийн бичгийн албан тушаалыг бас давхар ашиж байгаа.
За 3 дугаартай ариун жаргалын үед дугуйтай саатыг бол бас амжилттай гарлаа. За эмэгтэйчүүдийн ангиллын араас оргил гараа болох сэлвэр ангиллал болон голд ангиллын гараа маш сонирхолтой, маш үзүүштэй гараа гарна. За оргил гараан дээр манайхан лайв үзэж байгаа үзэгчид манаас сайхан биднэрээ сайхан хийж байгаа үйл ажиллагааны үзэж дэмжиж сайхан шеэр хийгээд өгөөрэй манайхан. Нэг хүний шеэр ч гэсэн бас одоо нэлээд том туслалцаа болно шүү. Одоо энэ мотын салбарт одоо бас ингээд лайваар шууд дамжуулалтыг хүргэж байгаа. Энийг нь бас та хэд маань цагаан түгээгээд өгөх юм бол бас шөө сайхан олон хүнд хүрнэ шүү. За би ихний 3 амарч авчаад юу яа. Франклийнхаа гарааг бэлдүүлээ. Явж. За энэ про английн тамирчид бол ерөнхийдөө гараанда бэлдээд тэр аваар бие алаагаад. За бондок авраг маань бас вилидэл явж байна энэ. Бие алаагаал. За бүсгүй шүүд маань барьж дуусч байна уу? За эхний 2 орцсон. За нэгээр 2 дугаартай баяр сайхан. Хатуу Монголын кросс тимийн дамжчаа. Баяр сайхан орсон. За хоёроор онлайн автоматик клубын дамжчаа 6 дугаартай спортын мастер алтчин. Хоёроор орж ирсэн байна. За 3 тамирчин бол одоохондоо мэдээ алга байна. Зэ цанцаа өмсөх болж шүү. Зулаа юм уу? Угаасаа ерөөс рүү орч. Тооч тайз орч явж. Цанцаа өмс. За голд англиас сэлвэр англиал яг одоо гараанаас гарах гээд бие халааж байна. Тамирчид маань бол. Орон тамирч орж ирсэн байна. За. За өнөөдрийн тэмцээний оргил гараа гарахад бэлэн болж байна. Голд ангиллал гарахад бэлэн болж байна. Хамгийн үзүүштэй, хамгийн өрсөлдөөнтэй, Сэлвэртэй гацуух гар хамгийн том ангиллал тийм ээ. За гараанаас бол нийтдээ нэг 20 гаруй тамирчид гарна. Голд английн 8 тамирчин болон за сэлвэр англи 10 гаруй тамирчид байгаа. болцоо.
За 18 дугаартай тамирчин Баяр Баясгалан Power Ladies клубын тамирчин. Цаана Хамилтон жоо харагдчих шиг байна. За энэ хэдэн настай төлөж байгаа хаа тийм Тэгээ ээ. одоо яг ядарсан байгаа бох. За 1-2-ын тамирчин болоо байранд орцсон. 3-ын тамирчин ороо. Тэрс энэ бас цэвэрхэн байх шүү. Цэвэргээр уралж шүү бас. Гарал цоцсон байна. Бэлэг аваа шидсэн баг шиг бах юм. За Баяр Баясгалан чинь нөгөө миний бодож байгаа юу мөн үү? Сураанаар уралдаг хүмүүс Мөн бах. мөн тий. Сураанаар били гэдэг. Тий, били гэдэг. Сураанаар мундаг явдаг. Тий, мөн. Тий. Жоо хөгжтэй. Жохон. 17 8 Тий, тий. баг. Тий 17 одоо 18 тавина. Суран сайн ундаг. Сурааныг Сурааныг бол бол идэм билээ. Сурааныг бол өстой. Хойд дугуун дээр л явж идэв юм байна. За Морингийн хаан вэ гэж ган эрдэн ламжав. За Морин давааны яг доор одоо мотокроссын замын доор болж байгаа. Морингийн одоо эндурогийн зам магадгүй бас нөгөө хит портатын зам гэдэг хүмүүс мэдчих магадгүй тийм ээ. Сэргэн цаашаа явангууд угаасаа амтшгүй. Тэгээ угаасаа доош уруудад ороод ирэнгүүт амтшгүй дээ. За Баяр Баясгаланд ер нь бол анхааруулж хэлэхэд бол жоохон эрчтэйхээ орчвол тий. Ингээд харагдаад жоох эрчтэйхээ орчвол ер нь бол зүгээр хитрхий жоохон юу яагаад тах шүү. Татаад тах шүү тий. Зөөлх айгаад тах шүү. Харахгүй л дээ тэгээд Шаврын скил баг байхгүй анхуутайгаа л орог. Харцчих магадгүй шавртаа. Тэгэж бодож байна. За голд ер нь бол нэлээд гарахт өгч байгаа байрлал ажилласан байгаа харагдаж байна. За тамирчдад зөвлөгөө өгж байгаа. За Баяр Баясгалан бэлигээ тайлцсан энэ бас их буруу тий. Маш буруу. Бэлиг одоо энэ шавар дотор ер нь бол за эрэгтэй хүний гарч амар болдог. Ялангуяа эмэгтэй хүний хувьд бол бас хэцүү шүү. Бэлээ явдаг болов. Нөө. Энэ дэсээ хатчихсан. За тоодохгүй голден гэлээ гараа байна. Голден гэлээ гараа чийлээд өгөө. Ингээл харахсан. Хурцаар харагдчих шүү. Тий урчаар. Энэгээр ч одоо дайруулаад тэгээд нөгөө Одоо надад ч бол дайруулах зүгээр яах. дайруулаад докторын тэнцвэрийн наалдахгүй тий гол. Тэнцвэрийн над. Тэгэл авах бол за тэгээд Баяр Баясгалан хувьд бол угаасаа өөрөө нэг 17 8-тай жоох хүүхэд. За сураанаар бол тэр хаасны мэдрэг хэлэр бол мундаг шүү дээ нэ тий. Хоёр тактын том мөцөг л унтсан. Минээсээ том мөцөг унтсан ба шүү дээ. Ер нь бол өөрийнхөө жингээс ч барай том тий. За энэ дотор ч 3 дугаар өрийн тамирчин явж байгаа да. Энэ дотор л яваад байгаа. 3 дахь тамирчин. Ай 10 дугаартай. 12. 12 тийм ээ. 19 нь ардан зогсож байна. Оюун гэрэл. За тэгээд мөн 7 13 9. За 9 бас нэлээ мөргүүлэл авч ин тий. 9 гарааны хүн за эвдэр колокро бензин дэвчээд ирсэн байна. Тийм. Яарлаа.
Жисэн. За баяр баясгалаа. Хэл цуцж байх шиг байна. Цаа хаа цаа. Сэдвэн залбаа дугуйтаас аднаас гарсан. Бараг л зургаар орчих гэж тааж шүү. Нэг үзэгч комент хийсэн байна. Хурдан явал дугууны шавраад цацаад зугуу сайн зурдаг гинэ. Их мэддэг хүн юм шиг байна. Тийм. Амар мэддэг юм байна. Арахгүй ч одоо. Баха дээр орсон чинь сумчгал ирж шүү дээ. За яг лайвны махан гайж байгаа асар хайж байгаа. Циклтэй болохоор аюу хэцүү. Чиний орж. Мэргэн байна мэргэн. Горын хүмүүс нь 3 дуурайг ярьж байгаа. энэ орсон. 3-12 дугаар. Тэгээд 2 дугаар. За тийм баха. За 12 дугаар. 2-6 дугаар. 3-12 дугаар орлоо. За сонслоо. За 3-аар Power Ladies Motocross клубын дамжчин 12 дугаартай нэргүй дөлгөөн залбаа гэдэг дамжчин. 3 дугаараар орсон байна. Power Ladies мөн All Moto team-ийн дамжчин гэж явдаг. За би Power гаргах даа одоо. Нэг 3 орцсон. За ер нь замаа одоо барих уу те? Тэгээ одоо гисэг барих уу. За Монголын хаардын дуруугийн улсын авраг шалралт тэмцээний цуурлын 2 дугаар гараа амжилттай үргэлжилж байна. За энэхүү гарааны араас Gold Angle-д 1 дугаартай All Moto клубын тамирчин спортын мастер их хотын төгөлдөр. За 2 дугаартай One Life клубын тамирчин спортын дид мастер Мегмар сүрэнгийн алдар сайхан. 3 дугаартай Genix клубын тамирчин спортын дид мастер Алтан гэрлийн төмөр чулуун. За 4 дугаартай Алтан гэрлийн гэрэл зүх спортын дид мастер Husky Club Genix-ийн тамирчин спортын дид мастер Gitem Total компани тамирчин 5 дугаартай Бүрүүдөржин төвшин жаргал. За 7 дугаартай Базрын өсөх 2 Offroad Monsters клубын тамирчин. За 9 дугаартай олон улсын хэмжээний мастер Gaz брендийн тамирчин Бүрбатын Түрват. За 13 дугаартай Хөрлөтрийн спортын мастер Хөрлөтрийн Батоюн One Life клубын тамирчин. Нийтдээ 13 тамирчин Gold Angle-д уралдана. За Silver Angle-д 1 дугаартай Fast House-ийн тамирчин Гансүх. За 2 дугаартай Инхбат, 3 дугаартай Two Stroke клубын тамирчин Батбилэг, Эрдэм Трансын тамирчин Ариун Даваа, 2 Stroke Two Stroke клубын тамирчин Мөнх Эрдэнэ, Two Stroke клубын тамирчин Сайн Бэлэг. За All Moto-гийн Отгон Болд, Blue Wolf-ийн тамирчин Ган Төмөр, Дахин Storm Riders-ийн Storm клубын тамирчин Амар Баясгалан. За Two Stroke Мөнх Motors компанид тамирчин Даваа Чогдов. За One Life клубын тамирчин Мөнгөн Шагаа, Cross Team-ийн тамирчин Тэмүүжин нарын одоо 13 нийтдээ 28 тамирчин нэг гараанд уралдана.
За энэхүү уралдааны маань одоо төгсгөлийн хамгийн одоо оргил гараа гарахад бэлэн болсон байна. Тун утгагүй одоо гарааны зурваст тамирчид жигсэн одоо удахгүй одоо энэхүү гарааг одоо хааж голд английн гарааг гаргана. За өнөөдрийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын эндуро мотоспортын холбоо, One Life автомат клуб, Гитэ Монголиа нар хамтран ажиллаж байна. За эндуро рекорд нэртэй өнөөдрийн тэмцээн бол одоо бронз ангилалд автомашин байлж байгаагаараа одоо онцлогтой. За бусад байруудад бол одоо электрон дугуй, мотоцикл, за тэгээд бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгө гэдэг одоо маш их шагналын сан бол одоо 100 саяын шагналын сантай ийм том тэмцээн болж байна. Тэгээд морин давааны доор эндурогийн одоо трассан дээр зохион байгуулагдаж байна.